Амар минь дүү. Туулаа нэвэртэй подкаст. Жилийн эцсийн эвлүүлэн нэгдсэн дугааруудаас хүргэж байна. Унах бүр ухаан орох, ойжих бүр санаа авах, унших бүр эрдэм олох. Монгол ардын зүрэг. Бүхийн тухай домог хууч. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. 1-р хэсэг. 1. Цог Бадрах Арслангийн яриа. Одоогийн Булган аймаг хотог өндөр сумын харьяат Цог Бадрах Арслангийнхтай манайх урд айл саахалт олон жил аж төрж байлаа. Би жаахан л байсан юмдаг. Цог Бадрахын хүү Балдан очир миний ихч мигмартай сууж манай хоёр айл худ ураг болсон билээ. Цог Бадрахгүй манайхаар байн ирж аавтай хууч хөөрнө. Миний аав сүрэн бол аянжин тээдэг, 8 арилжаа хийдэг. Жил бүр богдын хүрээ Улаанбаатар орж гуйрал буудаа, хан, өнний худалдаа хийдэг хүн байсан юм. Цог Бадрах Арслангай нутгийнхан Баадай заан гэж нэрлэдэг байв. Аавыг хот хүрээ явхад 1-2 үхэр тэргэнд ачаа дайж явуулаад хотод худалдуулдаг байлаа. Хүү Балдан очир нь хотод эмнэлгийн сургуульд сурдаг байсан үе билээ. Цог Бадрах Арсланг нэг ирэхэд нь ээж маань галун хүзүүд шимийн ог тавьж өгөв. Аав Баадай заан хоёрын яриа хөөрөөж хөгжилтэй болов. Би хүүхэд байсан болохоор хүний яриа чагнах дуртай байж тээ. Манай нутгийн хөвгүүдийн товч бүч ханзарч дээлийн сууган дандаа уранхаа явдаг байлаа. Хоньны бэлчээр, туглын хашаа, гүүний зэл, хоньны хашаанд дандаа барилдаж байдаг болохоор хувцас яаж тэсэх вүлээ. Дээлээ урсан хүүхдийг хинж зэмэлдэггүй байлаа. Хүн бүгдэл бүхэд дуртай, аав бүгдэл хүүгээ бүх болгоно гэж ярьдаг байсан юм. Тэр үед Баадай зааны ирэхэд айл бүгд хүндэлж юм яриулах, бүхийн талаар хөөрүүлэх гэж дурлана. Баадай заан ээжийн өгсөн галун хүзүүт нэрмэлд нилээд халж залуу зандан цагтаа барилдаж явснаа ингэж ярив. 21 настай байсан санагдана. Манай нутгийн бөхчүүд цөмөл надад унаж бяр хүч өсөж байсан жил билээ. Тэр жилдээ богдын 7 хушууд аншигт очиж барилдлаа. 5-ын давааг торж бүдрэхгүй давж улсын начин боллоо. 6-гийн даваанд алдарт бүх наамхан авраг намайг амлаж байна шүү. Би ч айсангүй. Хэд мэхээ угсраагаар нь хийндэ гэж бодлоо. Намхан аврагыг хамж хавсардаг мэхээрээ барьцгүй цохоод унгаачлаа. Тэгсэн чинь наадамчид наамхан авраг унаагүй. Барилдах болоогүй байхад гиндүүлж унгалаа гэж бид хоёрыг дахин барилдуулах боллоо шүү. Намхан аврагад лав бариулж болохгүй гэж бодоод тойрч гүйж байснаа гиндүүлж дахин давхар хамж хавсраад тас гэдрэг нь тэрийг хадуулан унгаатгав. Наадамчин олон дуу алдан нэр хийж билээ. Намхан агуйг ингэж 2 дахин хайж 6-гийн даваанд начин цолоод орн баталлаа да. 7-гийн даваанд намхан ах Лувсан Жамбаа авраг намайг амлжээ. Дүү намхаага 2 дахиж хаялаа гэж шар хорн хүрээ визгэж бодлоо. Үдзэж алдаж өсөрч наалдандаа гэж мэхээ товлон тогтов. Лувсан Жамбаа авраг сэгээ самбаа өгөхгүй барьцгаалж тэр завсраа өөрийн барьцад хүрч лав барьцнаас мэх хийдэг хүн шиг харагдаж байв. За тэгэхээр нь барьцгаалж цээжээ гэдрэг хөндих үед нь л би харваж сөөлье гэж шийдэв. Аврагч цэгээ самбаа өгөхгүй барьцгаалж эхлэх юм байна. Би ч товлсон шийдээрээ харваж сөөлээд унгаад амжлаа. Тэгсэн чинь наадамчид бас бидний барилдааныг хайн болсон гэж шуугилдан хөлийн засуулынхан хайн болсон дахин барилдуул гэж шийд гаргалаа. Том цолтой бүх 2 унаж байж л тахимаа өгдөг ёс чинь энд л байдгийм байна. Нутаг нуг ойр хүмүүс болоод
Хоёр авраг намайг амлаж байна гэж бодсон чинь биш боллоо шүү. Намайг дэмжиж миний үнний төлөө тэмцэх хүн тэнд нэг ч алга. Зэвүү хүрээд хор шарж буцлаад явчихлаа. Дүү аврагыг нь хамж хавсраад тэрийг хадуулсан юм. Тэр л мэхээрээ тэрийг хадуулах юм шүү гэж шийдлээ. Намхаа аврагтай барилдсан шигэ тойрч гүйж баригдахгүй баахан уурыг нь хурж амьсгаа дуулж байгаад барьцтай барьцгүй цохиж хавсраад түлхсэн чинь баруун гараараа газар тулж 3 хөдлөө дуусангүй шүү. Дутуу түлхсэн алдаандаа би харамсаж өөрийгөө баахан зэмлэлээ. Одоо харваж орхоос аргагүй болов. Хэд тойрчгүйгээд их зууртаас нь 2 хөлийг нь хамж харваад тас гэдрийг нь тэрийг хадуулан 2 дахин унгаж 7 давж заан цолтой боллоо доо. Ах トゥ 2 аврагыг хайсны дараа миний бэр 2 дахин нэмэгдэх шиг болж үлээ. Дараагийн даваанууд төрүүлэх замын шул уудсан юм. 8, 9, 10-ын даваан тунаж үлдэв. Учраа бүгчүүд маань бүгд л надаас цэрвэж айгаад байж үлээ. Тэгэхэд би улам омог бэр орж хүч цээжинд амтагдж бүгд жижигхэн юм шиг харагдаж санаанд бүгд багтаад ирэх шиг болдго юм билээ. Тэр жил миний од хиймэр гялалцсан он байж үлээ. Богдын 7 хушуу даншиг наадамд ах トゥ 2 аврагыг дахин хаяж бүгд 12 давж арслан зол хүртэж билээ гэж хуучлав. Цогбаатар арслан даруухан зантай ойр орчмын хүмүүст тусархуй их ажиллаж малч тайрайланч хүн байсан юм. Хавар намрын будаа хадлангийн цагаар чөлөө завгүй айлын нэг бол Цогбаатарх гойх байсан юм. Суксан жижив гихч айлд Цогбаатарх арслан ирээд цайлж суухта гэрийн эзэн жижив өвгөнд хуучилж суухыг нь сонсвол арслан ийн хөөрөв. Ард тарих гихч газраас сүйтэй удмын 2 тугалтаа үнэ худалдаж аваад туугаад явах гэсэн чинь 2 тийшээ буцаж цухтаад явдаггүй. Тэгэхээр нь 2 туглыг нь сугавчлаад морио хөтлөөд алхчихсан чинь 2 их үнэ дагаж мөөрөөд шогшоод байна. 2 туглыг бүтэн өртөө газар сугавчилж гэртээ иржээ гэж ярив. Жижив өвгөн яриандаа халж арслан болоод дахиж даншигт очиж барилдахгүй юм уу гэж асуув. Тийм ээ, би дахиж очиж чадаагүй юм. Арслан болдгийн хойтон жил явах бэлтгэл хийж байтал эхнэр өвдөөд саадсан юм. Харин тэр жил Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын нутагт Даян дээрхийн хүрээний наадамд очиж нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцсан юм шүү. Даян дээрхийнхэн гадны бүхийг төрүүлүүлдэггүй олон бөөнөр нь хараа алж атах хийж лам нар нь нутгийн бүх нартаагаа нийлж хавчдаг гэж сонсоод би очиод нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцсан гэж бодогдоод даншгийн наадамд явалгүй Даян дээрхийн наадамд очлоо. Намайг таних хүн тэнд байхгүй юм. Нутгаасаа хідэн барилддаг лам хар бантнаар дагуулж очив юм. Би томтой болохоор намайг хүмүүс их ажиглаж байна. Бүх бүртэг гэхэд нь өөрөө ойцсонгүй өөр хүн явуулж нэрээ бүртгүүллээ. Улсын арслан гэдгээ нуучглаа. Гэтэл юу болсон гэж санана. Даян дээрхийн лам хар нийлсэн хідэн бүхчүүд ирж миний минь усыг асууж золгоод эхэлвэ. Тэд миний бүртгэлээс 33-т 3 хайлантай нутгийн Хатанбаатар магсарж авын хошууны Цогбаатар хаа гэсэн нэрээс минь Арслан Цогбаатарх гэж таньчихсан юмсанч. Даян дээрхийн хүрээний бүхчүүд дотор надаас илүү цолтой хүн байхгүй. Би дандаа ихэлж бүх амлаж байсан болохоор намайг яаж чадаагүй юм. Хамгийн сулхан бүх амлахад л дандаа шаг хийсэн бүхчүүд байж үлээ. Тэд намайг байтугай миний ах Раднабазар Арслангийн хүртэл түүх намтрыг шаандахгүй байж үлээ гэж хуучлагыг би багадаа сонссон болохоор ер мартдаггүй юм. Сайн бүхийн дуйлаан мөн ч хол явдаг юм билээ. Манай нутгийн ирчүүд багадаа цугаа урагттал барилдаж өссөн болохоор хүн бүгд л 2-3 ихтэй байдаг. Намнан уулын улсын начин буурал Цамбжав, Тишиг сумын улсын заандааш, Хөвсгөлийн товцог Пүрв жав гээд гаажтай бүхүүд байна.
Намдангийн хүрээний лам нар бүгд сайн барилддаг хүмүүс юм шүү гэж Цогбаатар гарслан хуучлахад жижиг хөгшин ийн асуув. Та чухам ямар мэхээрээ хүмүүсийг яаж хайж байв та? Таны их чинь зүүн талаараа илүү барилдаг гэж ярилцдаг юм билээ гэв. Цогбаатар гарслан инээд алдан суудлаа засаж суугаад зүүн тал гэдэг чинь үнэ. Миний зүүн хөл рүү орсон хүн надаас 6 төрлийн угсраа мэхний аль нэгийг амсдаг юм. Зүүн хөлөөрөө би дотуур хутгах, давхар хавсрах, дотуур өнхийлдэх, давхар ачих, нохоо мордох, тонгорох, дотог шөмөрөх гээд бүгдийг би сайн хийдэг байлаа. Даншгийн наадамд намайг таньж мэдэх хүн байхгүй. Миний ямар мэхтэйг мэдэхгүй болохоор олон бүгчүүд зүүн хөл рүү минь дайрч ороод л унаад байлаа. Дайн дээрхийн хүрээний наадамд 3 хоног барилдахад тентхийн олон бөөнүүд надад 3 хоног хараал жатах хийж нойргүй хонсон боловч надад юу ч мэдрэгдээгүй л өнгөрсөн дөө. Тэр наадамд би нэг бүхийг бэртэх шахсан юм. Залуухан бандтай 3-ын даваанд барилдахдаа түүнийг ардаа гаргачихваа. Тонгоогоод харсан чинь 2 хөл нь ойрхон харагдахаар нь шүүрч аваад гидэргээ суучихсан чинь гидсэн дээр нунаад гидсийг нь амаар нь гартал шахчихжээ. Тэр залууг эзэн хоолоороо бөөлжөөд байхад нь би хичнээн их айсан гэж. Бүх хүн бөхөө бэртэх шиг эвгүй юм байхгүй гэж хуйчлаад зилгэн цаг хөд хийлгэн залгаад сууж байгаа нь Цогбаатар харслан хутаг өндөр уул шиг ханхан харагдаж билээ. Та Тулаанивэртэй подкастыг сонсож байна. Дараагийн видеог цаг алдалгүй үзэх хүсвэл subscribe тавьчаа дараарай. Ванчин хүү Арслангийн тохуу. Ховдын Ванчин хүү Арслан улсын наадамд ирж төрүүлж Арслан цол хүртчихэд машинаар нутаг буцаж яваад Баян Хонгор аймгийн нэг сум наадам хийж байхдаа дааралджээ. Сумын наадамд барилдъя гэж бүртгүүлжээ. Тэгэхдээ улсын Арслан цолтойгоо нуучихсан юм байжээ. Барилдахдаа зодог шуудгаач өмссөнгүй. Бэрзент ногоон цуваа суран бүсээр бүсэлчгээд л барилдаад байж. 5-ын даваанд тэр сумын зан Ванчин хүүг амлан авч нэг ёсны гадны хүнийг гадуурхаж гин. Ванчин хүү Арслан тэр бүхийг ганц суйлаад гайчихжээ. Нутгийн наадамчид унаагүй хайнцсан гэж булхаацаад дахин барилдуулжээ. Дахиад л барьж аваад хайчихж гин. Мөн бөөн шуугаан болж нөгөө бүгчин тахимаа өгөхгүй зүхтаагаад байж гин. Тэгэхт нь Ванчин хүү Арслан зэвүүн хөрч. За өхөө чи гомдолтой бол хоёулаа дахин барилдъя гэж. Нөгөө сумын заанч зөвшөөрж дахин барилдахдаа салтаадж өргөд гол асрын өмнө аваачиж зөөлхөн гихчин нуруугаар нь тавиад буцаж өргөд хөлөөр нь босгоод за болов би улсын Арслан Ванчин хүү гихч байна. Үүнээс хойш битгий булхаацж бай гэж хэлжээ. Нөгөө бүхэн за гэд толгой дохиж байсан гэдэг. 6-гийн даваанд гарахдаа Ванчин хүү Арслан мөн биедээ тодорч зодог шуудаг өмсөд алдар цолоо дуудуулан үлгэрийн нусгай бор хүү эрлэх баатар болдог юм шиг болжээ. Хүмүүс наадамчид гайхаж хоцорч гин. Баг газрыг тавхуурхаж бассандаа сүүлдээ би санаа зовж билээ гэж хөөрөлдсөн юм. Ванчин хүүгээ бол жижиг хэн биетэй 18 мэхтэй. Тэр мэхнийхээ алийг нь ч сайн идэг бүх байжээ. Хол газрын хүн учраас улсад олон ирж барилдаж чадаагүй юм гэдэг. Ховд аймагта өндөр албан тушаалтай аймгийн даргын алба хашиж байсан болохоор наадам эргүүлж явах зав хаа байх вүлээ гэж өөрөө ярьдаг байлаа. Би дунд сургуулийн 7 дугаар ангиас 1967 он эхлэн хуучин пионерын ордонд төвдөн дорж гомб багш нарын удирдсан үндэсний бүхийн секц дугууланд суралцлаа. Багш нараараа бүхийн гараа дивэ шаваа тахим өгөх авах зэргийг заалгалаа. Авраг өөрөө зодог шуудаг өмсөж байгаад л нэг бүрчлэн зааж тэр бүгдийнхээ утга учирыг сайтар хэлж ойлгуулдагсан
мөн өөрийн дархан мэх хөнтрөн суйлах, халаа сэлгээг олон дахин хийлгэж алдаа оноог хэлж өгдөг байв. Надад үндэсний бүхийн цагаан толгойн үсэг заасан багш нар минь бүлгөө. Би нэгэн удаа бэлтгэлдээ ирэхдээ өөрийн далбайгаа мартаж ирчгээд төвдөн аваргаас "Багшаа, танд илүү далбай байна уу? Би далбайгаа мартаад ирчихжээ" гэсэн чинь "Өө минь, надад юуны илүү далбай байх вэ? Тэр далбай чинь засгийн газрын ордон дээр мандаж байгаа" гэд ам таглаж билээ. Багш ямарваа зүйлийг ёжтойгоор хэлж үннийг ойлгуулдаг. Түүнээс хойш би бүхийн зодгийг далбай гэж хэлэхэ болж зодог гэж хэлж заншсан да. Төв аймагт төмөр гарч төвдөн дорж авраг түүгээд унтрав. Би хүүхэд байх үедээ дээр хүүгийн учир утгыг мөхөс дутуу ойлгож үнэхээр төмөр гараад авраг нулимад унтраасан юм бах та гэж бодож байснаа нуух юм. Хожим ухаж ойлговол дээрх нь асар том ойлголт байсны зэрэгцээ бүх хүний хүч чадлын илэрхийлэл үнэлгээ төдийгүй бүх хүн олон түмэнд нэр нүртэй зон олон нь бүгчүүдээ цаг үргэлж үлгэрийн баатар шиг бодож явдаг улсын наадамд төвдөн дорж аваргыг эзгүй байхад зүүнний магнаа эзгүрч хоосон болчихдог гэж эдүгөө хүртэл дуурсаж ярьдаг билээ. Монголчууд бөхтөө хайртай болохоор тэдний хүрээлэн буй юмс тэдний гарт бүрэн багтана гэж үздэгээс улбаалan гарсан болов уу гэж бибээр мунхаглан бодно. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзхийг хүсвэл цугийг маань дэмжиж subscribe тавьчаа дараарай. Мөн хонхоо идэвхжүүлээрэй. Бурман арслан. Засагтхан аймгийн Дайчин ван Жамсран гомбын хушуунд Бурман арслан хэмээх бүх байсан тухай сонирхолтой домог хууч яриа бий. Бурман арслан хушуу ноёны зээ байгаад ядуу зүдүү амьдралтай зэрвэс харсан хүнд бол мангарч юм уу гэмээр харагддаг хүүхэд байжээ. Тэрээр маш ихэд тэнхээтэй. Саяхан болтол түүний ус авахаар явдаг цайвар зам цагаан хайрхны нутагт байсан гин. 10 гаруй наснда өхөр малдаа явж орой өхрөө тууж ирэхдээ нэгээс 2 шарыг усан хулган болтол хөлрөгчгсөн байдгийн учрыг лавлвал өдөржин өхөртэй ноцолдож эцээж орхидог гин. 17-оос 18 наснда шар өхрийг хааш нь бол хааш нь мушгиж тавиад байдаг болжээ. Бурман нэг удаа хүрээ орж богдод эхийгээ мөргүүлэхээр гэрээ үрж дээр нь эхийгээ суулгаад хүрээг зорлоо. Хошуу ноён нэгэн удаа даа хүрээ орж богдод мөргөх даншигын их наадам үзэхээр явахдаа бараа бологчтой хандаж хэлжээ. Та нарын бурмныг аваад яв. Ачаа бараа өргүүлэх тэмээ мал маллуулахад хэрэг болж мэднэ хэмээн хэлжээ. Залуу эр бурман инхүү тэднийг дагаж яваад даа хүрээнд ирэхэд наадамчид мах, хөсөг, майхан саваа харж байгаад түүнийг үлдээгээд наадамд явцгаажээ. Бурман майхандаа унтаж байтал наадамд ирсэн бөхчүүдийг шиндэж явсан шинжээж бурмангийн майхны хаяагаар цухууж байсан нүцгэн хөлийг нь хараад "Пэх, энд хөлдөө барын хүчтэй хүн унтаж байна. Үүнийг барилдуул" гэж гин. Ингээд бурман наадамд барилдаад төрүүлж даншигын арслан цолтой нутагта буцахад түүний тэнхээ уулыг өргөчгөөр багтаж ядаж байсан юм байх. Хүн амьтанд ааг омгоо гаргаж нэг нясалхад л нөгөө хүн нь үхдэг болжээ. Энэ тухай бурман ааг омгорхож хүн алаад болохоо байлаа гэсэн яриа хушуу нутгаар гарчээ. Бурман арсланг алах гэж цагаан хайрхны орой дээр тусгай гэр майхан барьж найр хийж байгаа дүр үзүүлээд арслангийн хүчийг шалгана гэж 8 азарганы сүүлээс 4 мөчөөр нь боогоод өнөөх азаргнуудыг үргээтэл бурман арслан 4 мөчөө хумхад азаргнууд шээс алтан зогссон гин. Тэгтэл хорон санаатнууд аманд нь ганс зулгаж тамхи татгаж гиндүүлээд азаргнуудыг үргэж санамсаргүй 8 азаргны хүчинд давтагдсан ч хэрэгцэн гин. Азаргнуудыг бурман арслангийн цогцыг шаргын хонхор даваачиж хайсан байна. Дараа жил нь түүний цээжний хүндид чон гөлгөлсөн байсныг хүмүүс олоод хүндэтгэн оршуулсан гэдэг.
Тэр цагаас хойш хойд нуруунд бүхийн удам тасарч шаргаж шилжсэн гэсэн домог яриа бий. Цээжний хөндийд чонгөлгсөн байсан гэсэн яриа бусад алдартай бөхчүүдийн хууч яриа домогтч бас өгүүлэгддэг юм. Аль нь эхлэл, аль нь дараагийнхыг нь хэн мэдв. Хожим нь дотор улсаас буцаж явсан увс нутгийн аянчин жинчид Бурман гэдэг хүчтийнхээтэй бөхөө энэ нутгийнхан хэрхэн алсан. Түүний шарил хаана байгааг олж мэдээд очиж авч тэр цагаас хойш увс нутаг бүхтэй болсон гин. Говьалтай аймгийн Төнхөл суманд усан зүйлийн хүрээ гэж байхад тэр сумын Тамч багийн Шандын нуруу гэдэг газар Бурман хэмээх залуу ээжтэйгээ амьдардаг байжээ. Тэрээр ганц бууртай байв. Нэгэн удаа нүүх болж бууран дээрээ гэрээ ачаад дээр нь ээжигээ суулгаад Шандын даваагаар давхаар явжээ. Тэгтэл хавар цагийн орооноос гарсан буур хүч чатал муутай байсан болоо тэрүү ачаагаа даахгүй сөхрөөд байж гин. Бурман ачаатай буураа үүрээд явж байхдаа Шандын арын үе асхын нэг том чулуун дээр сууж түр амарчээ. Тэр амарч суусан чулуун дээр нь Тимэн тавхай мөр байсан гэдэг. Урд даншиг химээх том наадмыг их өргөн хүрээтэй хийдэг байж. Нэгэн удаагийн даншигт Бурман ноёныхоо адуу мал ачаа хөсгийг харуулдан хамгаалж явлаа. Гэхдээ тэр барилдаж хүчээ үзэхээр яваагүй бөгөөд ноён нь өөрийн бүх сур харваач болон хурдан сайн гих хүлэг мордоо авч аянд аяншиж ядарсан хүмүүс буудлан амарч байх үед тэдний дэрэгдүүр өнгөрсөн нэгэн хятад шинжээж майхны хаяагаар хөлөө гарган унтаж байгаа 17 настай залуу хүнийг хараад "Энэ үе ямар хүн байна? Хөлийн эрхийн урууг нь харвалаа шүтлэн барын хүчтэй хүн байна да" гэж шинжжээ. Бурмантай хамт явж ноёны агт морийг харж харгалзаж байсан нөхд нь түүнийг барилдуулахар шийдлээ. Бурман хэдийгээр 17хан настай хэдиж хүчтийнхээтэй ухаан сэргэлэн хүү байжээ. Даншигч болдгороо болж Бурман барилдаад давсаар л байж. Ноёны бүх хоёр талдаа хунц цай өргөн дэвэн дивсээр гарч иржээ. Хунц цай гэдэг нь дотроо 16 ширхэг, 2 хунц нийлээд 32 ширхэг цай юм. Эрт цагийн бүх 2 засуултай байсан гэдэг юм. Бурман барьж гарах юм байхгүй байсанд ухаан сэлж 2 засуулаа 2 талдаа өргөн харцах шонхрын дэвлэлээр дэлэн дивсээр гарч иржээ. Бурман ноёны бүхтэй тулан барилдаад ноёдын асрыг давуулан шидэх гэтэл аргадан гуйж аяархан шидүүлсэн гэдэг юм. Ингэж Бурман нэгэн даншиг төрүүлж байжээ. Тэрбээр их хүч чадалтай бие чадц том хүн тул идэх хоолны хэмжээ төдий чинээ их, өмсөх хувцсны хэмжээ төдий чинээ том байв. Тимээний их нутаг шаргын говьд очоод 4 настай Тимээг барьж 4 мөчийг нь хүлж осорлон үүрээд 100 гаруй километр явж нутагтаа ирээд түүнийгээ 4-5 хоног идчихээд дахин шаргын говь явж Тимээ авч ирж иддэг байв. Ийм байдлаар удсан тул шаргын хошуу ноёд түүнийг яавч хүч хөрөхгүйгээ мэдээд алхаар шийджээ. Тэгээд Бурманг дуудаад "Чи тэмэлэх хүч чадалтай юм бол 4 мөчийг чинь 4 азаргаар тэлье. Хэрв эндээс амьд гарвал амийг чинь өршөөнө" гэжээ. 4 азраг 4 тийш зүтэх үед Бурман арслан 4 мөчөө ухамхад өнөөх 4 азраг шээс алдан зогсож байсан гэдэг. Үүнийг үтсэн нөгөө хүмүүс түүнд гуйлан гаансанд тамхи нэрээд тамхи татуулах нэрээр хоолоор нь гударч амийг нь хөнөөжээ. Бурман арслан үххийнхээ өмнө үүнээс хойш баруун алтай нуруунд шилтэй ир шүрмэстэй хүлэг дахин бүү төрөг гэж хэлжээ. Бурман арслан гуйлан гаансаар гудруулан ухаан балдардах тэрхэн агшинд 4 азраг 4 зүг тэмүүлэн тасар татан тал бүртээ давхин оджээ. Бурмангийн цээжин бие шаргын говьд ирж хаягдсан байсан гэдэг. Тэрээр хүч чадалтай хүн байсан болоо тэрв түүний цээжний ясны хавирганы оронд битүү ястай байсан гэлцдэг.
уг цээжний ясанд чон гүлгэлсэн байжээ. Түүнээс үзвэл үнэхээр аврах хүн байсан бололтой юм. Завхнаас явсан аянчин жинчид хятадын бар хүл мужаас доншуур 8 хийгээд буцаж явахдаа цээжнийх нь ясыг олж нутагтаа аваачин тахижээ. Завхан аймаг бас бүх сайтай байх нь байдаг гин. Аянчид яруугийн хүрээнээс явж байж. Бурман Арслангийн хэлснээр Алтай нуруунд сайн бүх төрөөгүй юм гэдэг. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Ламжав авраг. Ламжав авраг 1854-өөс 1917 оны хооронд амьдарч байв. 23 настайдаа Бомба зааны хамт Улаастай наадамд барилдахаар очжээ. Энэ үед Улаастай амбан 24 шилдэг бөхөө Солооны аманд аваачиж зууны турш бэлтгэл сургуулалт хийлгсэн байна. Улаастай Монгол амбан Ламжаваас бэр ямар байна гэж асуухад бэр муу байна гэсэн ч танаа бөхчүүдэд алд сураар тушуулахад унахгүй. Хэрв намайг төрүүлбэл яах вэ гэхэд Арслан цол олбогтой нүгэн чамайг төрүүлэхгүй бол яах вэ гэж асууж. Надад 6 хүзүү байна. Үүнийг ав гэж. Амбан өөрийн бэлтгэсэн 24 бүхтөөгөө барилдуул туршихад бүгдийг нь хайжээ. 3-ын давааны өмнө Ламжавыг Улаастайн жанжин дуудаж цайлах нэрээр хор өгөөд явуулсан нь замдаа ухаан балартан унаж шөнийн зоргоор тэлчилж хээр хоноод өглөө нь гайгүй шиг боллоо. 3-ын даваа эхэлсэн хойно очиход зүүн аймгийн 4 бүх ирээгүй тул 3-ын даваанаас 9 хүн барилдаагүй онгорхой байжээ. Энэ наадамд Ламжав төрүүлв. Улаастайн жанжин наадам тарсны дараа наадам хийсэн газраас 24 бүхийнхэн гутлыг нь тайлуулж эмээлийг нь өргүүлээд нойтон зулцган бургасаар шилбүртэн зодож хөөгөөд Улаастай хот оргуулж ирж хорж байжээ. Оройн наадмын төрийн найрт очихт нь Улаастай Монгол амбан харцах Чиван гэдэг хүн хэлснээсээ буцаж Арслан цол өг гэхэд нь олбогч өгсөнгүй, Арслан цолж өгсөнгүй. Тэгэхээр нь Ламжав харцах Чиван бүхгүй хат Ламжав банд цолгүй хатъя. Хоньны ноос хотын цэмбийг хошног доороо хаанаас ч олоод дэвсэж орхино гэсэн гэдэг. Ламжав богдын даншигт очиж барилдаад хэд төрүүлсэн бөгөөд нэг удаа ноёнтойгоо хамт даншигт явж байх замдаа ачаатай тимэн шаварч шигдээд унахад ганцхан өргөөд шавраас гаргаж байжээ. Мөн ховдод очиж наадамд барилдаад ховдын амбны 7 зааныг нэг хонхорт хайж төрүүлсэн гэдэг. Үүнээс хойш 7 зааны хонхор гэж байсан домогтой. Ламжав аваргын сугавчилж ирэн 2 талаас нь төшүүлэн босгож тавиад морины уяа хийж байсан 2 чулуу Өвөрханга аймгийн нутагт Сангаргийн өвөлжөөн дээр мөн үүрч авчирч тавьсан том дөрвөлжин улаан чулуу ноёны өвөлжөөнд байсныг 8-9 залуу арай гэж 2 тулгуур модон дээр тавьж дээрээс нь осоор татаж доороос нь түлхэн байж машин дээр гарган сумын орон нутаг судлах кабинетэд авчирч 1989 онд тавьсан байдаг. Тулаа нэвртэй подкаст Монгол бүхийн домог хуучийг хүргэж байна. Энэ бүхэн домог хууч бөгөөд миний өөрийн зохиосон зохиол биш юм. Дөвчин зайсан. Дөвчин зайсан гэж сайн бүх байжээ. Тэрээр хотгойд хүн юм. Одоогийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян улааны богогчд олон жил амьдарсан юмсанжээ. Дөвчин зайсан урайхаа их нэртэй тул олон жил тэрэнд амьдарч гөрөөчний хүрээ буюу одоогийн Тарилан суманд барилдаад төрүүлсэн гин. Дөвчин зайсанг төрүүлчихнэ гэж санаагүй байсан хэсэг хүмүүс тойрч харж байгаад та чи яасан таргуу хүмб гэж үг өдөх байдлаар асуухад өвөөс итсэн та нарт дотор өөх хийдсэн би тарган харагдаж байгаа биз гэжээ.
Хойдон жилийн 40 зайсан бас л гөрөөчний хүрээнд очиж барилдаад дөрвийн даваанд яггүй сайн барилддаг ламтай таарч арай гэж унгаад гутлаараа нүүрэн дээр нь аяархан гихчийн гიშгэд явчихжээ. Ууран шатсан лам чиний нэр хэмб хэмээн омогтоо асуухад тогтоо чадаагүй барилдсан бол тавга чойжл гэдэг дээ гэжээ. Нүүрэн дээрээ гიშгүүлэн доромжлуулсан лам хараал хийж хариугаа авахар шийдсэн аж. Гэтэл тавга чойжл гэдэг нь мөрний хүрээний ганц шүтдэг сахиусан юмсан ч хараал хийх гэсэн лам бүхийн гар нь хатсан гэдэг юм. Уяастай манж жанжны наадамд хийгүү барилдаж хиймортой төрүүлсэн ламжав арсланг хушуу ноён луугүн өргөөндөө өрж цайлж дайлав. Луугүн энэ жилийн богдын дан шиг наадамд чамайг дагуулж явна. Чи тэндээ хүчээ сорж бэр авз. Бөхчүүдийг нутгийн уул усан дагаж явдаг юм шүү дээ. Тэгэхэр зодог шуудаг гоёлын хувцаа шинжлэн бэлтхийг чамд зөвлөж үүнийг нэмэрлэе гэд баахан янчаан харилжээ. Эзэнтний өглөг хишигт бартсан ааг омгон цөсөндөө дэлсэж түүний зүрх сэтгэлийг хан хөхийн ноён оргилд дэврэгж аваа. 8 хийхээр хятадын пүүст очтол данжаадын гадаа амбан шарын нойтон шир дэлгсэн харагдав. Та наах чинь бяруу төхөөрөө юу? Химэн ламжав дамжиглахад хай чи үнээр ийм бяруу үтсэн үү? Гэж данжаа тухурхан инээснэ. Тийм ээ бола арсыг чи ураад орхиод гэж дааж гинжээ. Чи уурчглаа гэвэл хунц цай чи абва. Айс чадвал чи юу өгнөдэ гэв. Толгоогоо ч өгөхөөс татгалзахгүй. Чиний муусан толгой надад сохор зоосны ашиг үгүй шүү. Харин ганцаа жилээ түлээ түшээ бэлдэж түүнийг төхөрч өгва. Чингэж тэр хоёр мөрийцв. Ламжав шарын ширний чахалзуураар хоёр гараа ороож бариад хийтэйхэн ганц угсарсанд өнөөх нь зоогоороо тас урагдаж хятадуудын гайхлыг төрүүллээ. Мөрийгөө өгөхгүй гэж луу унтсан данжаадын цохонд ламжав нясалчихсан чинь цаад хөөрхийн ухаан алдаад хөсөр ойчхон тэр. Тэгтэл хятадууд бүгдээрээ ламжав руу муухай ойрлолдон дайрчээ. Хамгийн түрүүнд мөргөхөөр дайрсныг нь шүүрч бариад түүгээрээ бусдыг нь нам цохиод унахчихж. Пүүсийнхэн тамгын газар ял мэдүүлж зарга авахын үр тариаг мөнгөөр усалж залмихээр борцны ушгаар ламжавыг дөнгөлж хар гэрт хориулав. Хайран бүх химэн луугун дотроо харуусавч илт буруу үйлдлийг өмөрч ис чадаад богдын даншигт морджээ. Үүнийг сонссон ламжав дөнгөө эвдэж шоронгоос оргоод хосмоор хүлэглэж ноёныхоо хойноос нисэх мэт тууччихжээ. Богдын даншиг наадмын 3-ын даваанд барилдаж байтал ламжавын чихэнд гайхал минь нутгийнхаа нэрийг гаргаж ухаантай даацтайхан барилдаарай гэх нь ноёны танил өөрөмсөг дуу цахилгаан гүйдэл мэт урсан ирж урам нэмэв. Учраагаа төвөггүй давсаар богдын бүхтөө үзүр төрөндүүлдэх ахуйд нь ламжавд томоотой барилд гэж луугун хэлүүлжээ. Энэ нь битгий төрүүл гэсэн үг байсан биз. Аархаж омогшсон ламжав нөгөө бүхийг тосож суйлаад тогтоход нь тойрч тонгороод толгоогоор нь годил дулан унгавай. Ил торгон агшинд богд сентитэй өндөлзөж луугун суудалтаа навталдаж асна нь аянгийн өмнөх бараан сүудрийг санагдуулна. Олныг эргцүүлж онцтой сонгосон луугун угасхийн босож ламжавыг хөтөлж богдод өргөн түүний бүх болгожээ. Чингис нь нүүрлсэн 2 аюулаас ламжавыг аварсан юм гэдэг. Түүнийг богдын бүх болгож шар зангаа зүүсний дараа нөгөө пүүсийнхэн нэр хичээхтэй үүсгэсэн заргаасаа сэм татгалзжээ. Богдын бүхийг хайсан эрийг төрийн найрд оруулж дайлах нэрийдлэр хортой арх уулгаж хороодог асан гэдэг. Тэгж хорлох болоужин химэн болгоомжсноос луугун ламжавыг төрүүлэнгүүт богдод өргөсөн нь мэргэн аргажээ. Ил бүхнийг ажиж мэдэрсэн наадамчид аархаг арслан
ухаалаг гүнтэн хоёр арга бэлэг мэт зогцолдож энэ жилийн баяр цэнгэлд чимэг боллоо хэмээн нуурын шувууд шиг шуугилдаж нутагта бутсан юм гинлээ. Чойндон арслан. Чойндон арслангийн тухай олон домог үлджээ. Өвлждөг байсан газарт нь үнэхэрийн гайхмаар чулуун хороо хад хид байна. Тухайлбал Завхан аймгийн нутагт байх Хуримтын ихний өвөлжөө, Мянганы өврийн өвөлжөө, Элс нарийн хужиртын ихний хэз, Богжийн өвөлжөөнд хүн дааж тавьсан гэхэд санахын аргагүй гэрийн чинээ хэмжээний чулуунууд босгож хороо барьсан байдаг. Чойндон арслан намрын совоо байцсан гүүний толгой гидснээс бусдыг идчихээд хад түшээд босоогоороо унтсан байдаг гэдэг. Богдын дан шиг наадамд цол авахаар очиж хидэн удаа барилдаж төрүүлсэн боловч цол эс өгчээ. Ингээд дараа жил нь мөн л цол гордон очиж барилдаа төрүүлсэнд ширээ бүхтэ цагаан атан тэмээ өгч. Үүнд нь сайхэр уур нь хурж цагаан тэмээний хоёр бүхнөөс нь бариад би та нараас цол авах гэж ирсэн болохоос биш тэмээ гордож ирээгүй гэд хаад ноёдыг ширвэж гуйтахаар хөөжээ. Ингээд арслан цолыг арай ядан хүчээр авч түүнээс хойш олонд чойндон арслан гэж алдаршсан гэдэг. Чойндон арслан нэгэн намар ан гөрөө эргүүлж яваад Монгол элсний хавцаа баруун ардтын очимд алмастай таарч хүч үтсэн гин. Хэдэн өдөр шөнө ноцолдон арай ядан түүнийг дарж авсан гэдэг. Энэ үеэс эхлэн би энэ муудаж эхэлжээ. Ингэж бие дорой байгааг нь сонссон өмнө нь альч наадамд унаж үзээгүй хэсэг бөхчүүд амыг нь асуухаар шийдэж алс холоос ирсэн гин. Тэгээд бөхчүүд ирсэн айлдаа унтахаар болж оройн мордоо аргамчхаар болжээ. Гэтэл говь газар гадас цохих чулуу ховор байдаг хойно. Чойндон арслангийн дүү хүүхнийг чулуу олж ирэхийг сайн бөхчүүд тушаажээ. Тэгэхэд хинч даа харахгүй нэг том чулуу сугавчлаад ирсэн гин. Тэд өөрсдийнхөө хэрийг мэдээд за дүү минь наад гацаа шаагаадах бид барьж бай гэж гин. Тэгэхэд нөгөө чулуугаараа нэг цохиод л болжээ. Тэр оройгоо бөхчүүд ирсэн тухайга явдал учраа хэлэхэд арслан ингэж болгоосон байна. Та бүхэн хол газраас намайг зоржээ. Тэгэхээр би та нарт мэг заах чадвар үнэхээр мөхөс байна. Гэхдээ зүгээр буцаахгүйг бодъё гэд амарсан гин. Өглөө босоод арслан дүүдээ айлтгал болгохдоо за дүү минь наад хидтэй хэд 3 мэх зааж өг. Тэгэхдээ унгаад толгой дээгүр нь харайж гараад байгаарай. Эцэс сүлд нь мэмэ гаргаад ёох гэж суучих нь үсттэй гихчлэн элдвийг зөвлөжээ. Ингээд өдөржин тэр хэд бөхчүүлтэй барилдаж ингэж унахдаг юм тэгдэг юм гихчлэн толгой дээгүр нь харайж гарсаар байжээ. Орой болох үед сайн бөхчүүл эцэж байгаагаа илэрхийлж одоо болио гэсэнд өндгөн хүүхэн зодгийнхоо ингрийг нээж мэмэ гарган ёох гэж суусанд нөгөө бөхчүүд ихэд цочиж эмэгтэй хүнд өдөржин унаж толгой дээгүр харайлгаснаа бодоод хүний ам асуух гэсэн биш өөртөө гунж гутарч бутсан гэдэг. Энэ цагаас хойш Монгол бүхийн зодгийн ингрийг задгаа хийх болсон гэсэн домог бий. Чойндон арслан нас эцэс болоход түүний шарилыг 2000-ны хооронд гард даваанд байрлуулжээ. Түүний хойтон жил нь цээжний хүндийд чон гөлгөлсөн байсан гэдэг. Түүнийг нь мэдээд ясыг нь хүн аваад явчихсан гин. Ханан Дамба. Эрт үед одоогийн Баян Хонгор аймгийн Бөмбөр сумын нутагт Дамба гэж маш том биетэй бүх амьдарч байсан гэдэг. Асар том биетэй болохоор нь Ханан Дамба гэдэг байжээ. Хошууныхаа наадамд олон удаа төрүүлсэн тэр бүх 7 хошууны даншигт барилдахаар очоод майхныхаа хаяагаар гараа гаргачаад унтж байхад нь шинжээчд үзэж зулцган баарын тавхаа шиг гартай энэ бүхийг хүчрэх аргагүй юм гисгэжээ. Үүнийг сонссон хэрэг дурлагчид ноёны бүхэд хошуу өргөжээ.
ноёны бүхийн гар хөл бологчд Дамбаагийн гарыг сүхээр цавчин гимтээсэн байна. Даншигт ноёны бүхийг амлаж аваад ойчвол толгойг нь авдаг байсан учраас амлах зүрхтэн гардаггүй байжээ. Гэтэл Ханан Дамбаа өрөөсөн гарн гимтэлтэй хэрн ноёны бүхийг амлаж барилдаад төв асрын үүдний гацсан дээр шидэж өшөөгөө авсан гэлцдэг. Ханан Дамбаагийн ядуу амьдралтай таргийн таван ямаатай байж баяных ямаагаа услаад Дамбаагийн хэдийг эргүүлж хөөгөөд ус уулгахгүй болохоор нь очоод худгийг нь үхэр чулуугаар тагалчихжээ. Ноёных малаа хэд хоног усалж чадахгүй ядаад Дамбаагаас гуйж уг чулууг авахсан гэдэг. Тэр чулуу одоо Бөмбөр сумын нутагт эндэртийн худгийн дэргэд бий. Ханан Дамбааг өөд болоход Бөмбөр сумын тай нурууны өвөрд нутаглуулжээ. Хэдэн жилийн дараа чон гөлгөлсөн байсан гэж хууччуул ярьдаг юм. Дашринцэн авраг өөрийн төрсөн хүү Жунайзан онгор дайчин байсан хушууны Хинтийн аймгийн Батноров сум Чүлтэм начин гурвал 1 жил Далай вангийн Сүхбаатар аймгийн Мөнх хаан сум наадамд барилдахаар очиж гин буян тогтох авраг бүхийн оноолт хийж суужээ. Тэр гурав том ирээн асарт залрах Далай вангийн амрыг ирээд бид гурав танаа наадамд хүч үзэхээр ирлээ гэхэд ноён толгой дохин зөвшөөрчээ. Харин буян тогтох авраг тэр холоос юу гинэ? Өндөр майдрын хоёр намайг үхэж гэж дуулаагүй биз? Химэгчиж байгаа таянда химэн шаарлахж байжээ. Наадам чихэлж буян тогтох оноолт хийхдээ Дашринцэн аврагын аманд ирсэн Чүлтэм начныг өгчээ. Чүлтэм аврагад унаад жигүүртээ буцаж очихдоо бийж чадлаараа л үзлээ. Харин аврагын дунд хурууг булгалчих шиг боллоо. Гэхдээ түүнийг сонссон бүхчүүд наадамчид шивэр авир гэлцэн нутгийн зарим нь тэгвэлч энэ наадам манай буянтаа аврагих болжээ гисгэж байжээ. Харин өөр хушууныхан яаж байгаа тэрвэ хайран бүх гэж халаглахад Чүлтэм начин авраг эдэнтэй барилдахад ганц хуруугаар дутахгүй бидтэй гэж суусан гэдэг. Дашринцэн учраа бөхөө унахсаар буян тогтох аврагтаа үлдэж хав дөрвөлжин золгоод авчээ. Буян тогтох Дашринцэн аврагын муу хуруутай гарыг нь сугантаа хавчаад мууших гэж байж. Тэгэхтэн тэр гараа зангидж чүү гэд хүч гарган угзарч барьц хаалуудаа суйлаад хайчихжээ. Далай вангийн наадмын төрөө авсан Дашринцэн хамт ирсэн нөхдийнхаа хамт нутаг буцах замдаа хідүүл буян тогтхихоор нэг ороод гарыг гихтэн нөгөө дүүлэн дургуцаад яах юм бэ? Эртхэн газар төөхий гэвэл авраг толгоос ихсрэн оролгүй яах юм? Арай л чангатуулчих шиг болсон гэсээр тэднийхээр орвол буян тогтох авраг мултарсан хавиргаа бариулж элэг наалгаад хөвтөж байсан гэдэг. 7 хушуу даншигт 2 төрүүлж 1 үзүүрлсэн. 10 засгийн наадамд 1 төрүүлж 2 үзүүрлсэн. Наадамчин олноо баясгаж явсан Сэцэн хаан аймгийн Сүжигт байсан хушууны харьяад алдарт бүх майдрын Дашринцэн авраг 1 өвөл адууны ирэлд хусан уурга барин гарчээ. Говьрхог нутагт ороод явж байтал хэсэг тэмээний захад орсон буур шавж цээжээ хуржигнүүлэн байснаа өөрийг нь чиглээд хурдалж гин. Дашринцэнд дийлдэгэ үзэхээс өөр арга байсангүй. Морноосоо хурдхан бууж уургийнхаа үзүүрийг газар чирсээр байгаад шовох болсон үзүүрээс нь тохоо хэртэг хугалж эмээлээ хурдхан авч тохмоо бамбаа болгон нугалж цээжэндээ бариад бууртаа халц үджээ. Бие налан түлхэлцээд л байж. Жаахан хүнд ирүүлээд уургийн хагархаан шовх модыг буурын цээжинд тулгас хийгээ түлхэж байснаа бие гинт зайлчгаж гин. Буур эрчтэй газар налан унахта нөгөө модон цүлбүүлээд үгсэн аж. Дашринцэн цааш явсаар уулын өвлжөөнд байгаа хот айлд оройхон очжээ. Тэр айлынхан минь тусаа мэдсний дараа тантай орсон бууртаа тэмээ тааралдаагүй биз гэхэд замд хідэн тэмээ байж л байна вүлээ гэжээ. Гэрийн эзэн гайхаж
Манай буур хүн барьдаг айхтар амтан байгаа юм. Та яаж хурч ирэв? Гэхэд хар буур бит хоёр барилдаад би нэг юм муухан дийлэх болсон шүү гэж цайлж суусан гэдэг. YouTube дээр Тулааны нэртэй подкаст. Монгол бүхийн домог хуучийг эвлүүлэн нэгтгэн хүргэж байна. Пүрэв начин. Түшэд хан аймгийн Дайчин вангийн хушуунд аваргуудтай ачтаач үзэлцэж заримдаа бэр чадлаараа давмгайлж байсан нэгэн бүх байжээ. Түүнийг пүрэв гин. 60 цөнгөргөөр нутаглан хөгсчүүлийн ярих нь 7 хөвгүнтэй нэгэн эмгэн манай энд нутаглаж байсан гин. Тэдний нэг нь пүрэв бөгөөд 7 хушуу дан шиг 10 засгийн наадамд ганц 2 удаа очихдоо начин цол хүртжээ. Пүрэв 2 аваргын эцэг шагдрын төрсөн дүү насттай гэр бүл болж эмэгтэй голдуу 6 хүүхэд төрүүлжээ. Пүрэв чухам хэдэн онд улсын чанартай наадамд барилдаж начин болсон тухай мэдээг ол тогтоож чадсангүй. Харин үнэхээр хүчтэй нэгэн байсныг ам дамжин яригдаж бидэнд хурж ирсэн хэдэн домог яриаг гэрчлэн. Эдгээр домог яриаг надад сайхан сумын харьяат баг химээх санжа байлжин юм. Могод сумын харьяат өндөр настан гончиг нарын зэрэг хүмүүс ярьсан билээ. Домог яриаг өгүүлэх юм уу? 1. Пүрэв начин ховдын манж амбны зэрэг залгах наадамд очижээ. Хөлийн цэцээр цугларсан баяд ноёд энэ наадамд хэн төрүүлдэг бол хэмээн ярилцаж байтал пүрэв начин "За, энэ наадамд боол би төрүүлнэ" гэж хэлчихэд яваад өгөв. Хүмүүс "Уг нь сайхан ир байна. Гэхдээ яасан саксуу амтэн хаанаас ирсэн хэн гихчв" хэмээн ам амандаа шүүгэлтав. Тэнд байсан Ульянстайн хувийн сайд Дайчин вангийн хушууны засаг ноён Чинван цэрэнд орж "Манай хушууны юм. Пүрэв начин гихч" гэжээ. Тулааны нэртэй подкаст. Вантан хамаг сайдчул цуглчгаад байхад саксуурч байдаг. Муу золигт нэг сайн сануулга өгье гэж дотроо боджээ. Оройн Вантан гэртээ хараад пүрвийг дуудаж зэмлэхэд "За, боол би хэлэх гэсэн юм аа. Төрүүлэхдээ би ганцхан гар дунгуй хийж төрүүлнэ шүү. Хэрэв төрүүлэхгүй бол та миний толгойг аваарай" гэд жишимчгүй сууж байв. Тэгэхэд ноёнтон "Тийм байдаг байж. Өөр чамд хэлэх юу байна?" гэхэд пүрэв "Харин намайг төрүүлэхэд та надад ямар хишиг хайрлах юм бэ?" гэж хэллээ. Цэрэнд орж ван шуудал "Эмээл хазаартай морь 50 лангийн мөнгөн юм бүү өгнө" гэлээ. Тэгээд пүрэв начин хэлсэн амандаа хурж тэрхүү шан харамжийг хүртсэн гэдэг юм. 2. Пүрэв начин ховдын амбны зэрэг залгах наадмаас буцаж яваад хөдөлгөөн морь алджээ. Унсан ганц морь нь ийцээд бүр явхаа байж. Далай чойнхор вангийн нутаг 100 модны өртөөнд орж ирээд тайны гэр хүрэхээр арай чамаас ажиллаж байтал хідэн залуу бүсгүй тааралдаж түүнийг харан шоололдон инээлдэж байв. Залуу начин баахан ичиж бандсантаа хүчтэй давиратгсан чинь мориныхоо игмийг нь хуг давирчгаж байсан гэдэг. 3. Пүрэв начин эд үедээ Засагтхан аймагт нэг наадамд очижээ. Сэрэн дунгуй хийж эхний 3 давааг авав. Тэгтэл нутгийнхан 4-ийн даваанд харь нутгийн залуу начныг амлан авсан даншгийн заан цолтой бөхөд "За, цаадах чинь дунгуйлтан шүү. Мэдээтэй байралтаарай" гэж захихыг сонссон пүрэв наадамчдад дуулдахаар "Хэлсэн ч дунгуйлтан, хилээгүй ч дунгуйлтан" гэж аргажээ. Үнэхээр пүрэв начин дунгуйлцаар дөрүүлжээ. Тэр нутгийнхаа манай арслан даанч байсангүй гэж ярилцж байхыг сонсоод "За яах вэ? Хойдон жил ирж хинбэ гэдгээ тэр арсланд нөөцүүлэндэ" гэж бодоод нутаг утсан гэдэг. Хойдон жил нь пүрэв бас иржээ. Тэр нутгийн арслан харж аваа боловч үнэхээр бие томтой, бэр ихтэй хүн ажээ.
Пүрвч дунгуйлт сар дөрөв давав. Тавын даваанд түүнийг нөгөө арслан амлав. Пүрв одоо л хэн гэдгээ үзүүлнэ гэж бодоод гарлаа. Өрсөн чинь үнэхээр сүрдмээр том бүх байв. Пүрв өрөөсөн гараараа синжигдээд сэрэн дунгуй хийх гэсэн чинь нөгөө бүх огт хөдөлсөнгүй. Нэг талаас нь хоёр гараараа синжигдээд бас хөдөлгөж чадсангүй. Тэгэхлээр нь хав золгох гээд угсгийтэл хоёр гарыг нь суугандаа авчичав. Гар авах гэж чадсангүй. Ядаад чадсангүй. Харьсан арслан түүнийг ганцхан хумхаад авчихлаа. Түүнээс хойш пүрв гутаж дан шиг 10 засгийн наадам дахин очиж барилдахаа болсон юм гэдэг. 4. Пүрв начин нэгэн найран дээр агсам тавьж хатан мах шагдартаагаар урчээ. Лувсан жамбаа авраг эцгийгээ өмөөрөн гүргэн ахыгаа өдөж хүчтэй түлхэн налж суужээ. Тэгтэл пүрв халахын 4 аймгаас магнаг налуурахтаа болж чадаагүй байж хариугүй намайг махан налуурах болгох санаатай юу гэж хэлээд аврагыг түлхчихсэн чинь гэрийн баруун хаяанд байсан хөхүүрийг хантаа найруулан харуулдаж унсан гэдэг. Та YouTube дээр Туулааны өртөө подкастыг үзэж бас сонсож байна. Надтай холбогдохыг хүсвэл дэлгэцэн дээр харагдах мэйл хаяг руу загтал илгээгээрэй. Ялангуяа өмнөд нутгаас сонсож байгаа монголчуудтайгаа холбогдохыг хүснэ би. 5. Пүрв начин хоёр аврагын эцэг шагдаргаа дагсагнан алгадчихжээ. Хоёр авраг түүнд нь юм бодоод явж нэг найран дээр лувсан жамбаа. Манай хөргөн ахч сайхан амтанда бяртай байхаас яахав гэж хэлээд шилэн хүзүүг нь базах зэргээр өдөөд байжээ. Пүрв эд ер нь надад агсан тавих нь гэж бодоод мордоод явчихжээ. Араас нь аврагууд хөөгөөд ирж. Тэр үед пүрв буугаад моройж өдөрлөв. Тэгхэл лувсан жамбаа авраг. Хараач цаадах чинь ноцолдох нь гэж хэлэхэд дүүн арай ч үгүй байлгүй гэлээ. Тэгтэл пүрв нудрагаараа нүрээ дараад за хоёр хүүхэд минь нүүрлүүл битгий өшөглөөрөө гэд түнтийгээд хөвтөд өгчээ. Тэгээд тэр хоёр пүрв начныг гэдрэг нь харуулах гэд дийлээгүй гэдэг. 6. Ах руу хоёр аврагынх шар асганд өвөлжиж байв. Тэр хоёрын хөрзөнгөө ховголоход найдан дорилог наарын залуус тусалж байлаа. Тэгтэл хоёр аврагын хүргэн ах пүрв начин ирж аврагуудын ховголдог хөрзөн чиг мөндөө харин чулуу арай жижигдэж байна да. Гэхдээ намхан авраг энээс том чулуу хаанаас олох гэсэн юм гэв. Пүрв ч юм хэлсэнгүй чулуу олж ирэхээр яваад өгөв. Тэгэхэд лувсан жамбаа авраг цаадах чинь яах ч аргагүй нэг новшоолж ирэх нь дээ гэхэд дүүн новшоолж ирээд юу бацаагааж гэж тоосонгүй. Удсанчгүй хүргэн ах нь том чулуу өнхрөөсээр ирэв. Түүнийг харсан ах авраг нь за тэр хилээгүй юу? Пүрв өвөлжөөний өтхийг гутлаараа малтаж зайлуулад за хүүхэд наадхыгаа сайн хөдөлгөөд өгөөрэй. 1 2 3 гэд нөгөө том чулууга дээр гихчин өргөв. Түүнийг харж байсан намхан авраг пүрв ахын хөлн даахгүй сөхөрж чулуундаа дарагчгүй гэж нүд халтарж байлаа. Өргсөн чулууга шитгэхэд хөрзөн бут өсрөв. Пүрв начин за миний хоёр дүү чулууга гаргаж хайн үз. Ах нь адуу ирж яарч явна гэд мордоод явчихжээ. Хоёр авраг тэр чулууг өргөж гаргах гэж жаахан оролдоод барсангүй. Уг чулуу одоо хүртэл тэдний өвөлжөөнд байдаг ажээ. 7. Пүрв начин авчгаад Сэцэн хаан аймгийн наадамд очихоор явжээ. Тэр үед тус аймагт Жува зан дархалж байв. Хамт явсан бүгчүүд нь Жува хизүү хэмээн ярьж байлаа. Тэгэхэд пүрв Жуваг хүн юм бол хаяна, адгуус юм бол дийлэгчгүй байх гэж аархна. Туулааны өртөө подкаст. Ингээд тэр наадмын 3-ын даваанд пүрв
жува заанд амлуулжээ. Пүрэв угсгийж орж өргөөд барсангүй. Давхар хамаад барсангүй. Гүйж тал хамаад барсангүй. Тавьчихад харсан чинь хаагаараа өөрөөс нь илүү харагдаж байна гин. Ийм маягаар хагас өдөр барилджээ. Бүр ядарч махлагдаж байж арай хийж хайжээ. Цоодол арслан. Бадам сэрээжэд арслан нарын алдартнуудыг давж тэдэнд унаж өгөө аваатай явсан аврагын дайтай алдарт арслан маань 80 гаруй насалж 1921 оноос хойш авраг арслангаас хамгийн өндөр настай нь билээ. Хэдийн нас өндөрж 90 саруул тэнхлүүхэн бөхөө алгасалгүй үцээр яваа буянтай буурал юм. Цоодолгой баруун хязгаар цэргийн даргын жолоочоор хэдэн жил болсон гэдэг. Тэнд байхад нь 100 суудлын машина шавард суулгачихсныг гаргах гэж 3-4 цэрэг татаад дийлэхгүй байж гин. Нэг дарга нь "Цоодлоо чи татаад үз" гэв. Цоодолгой багалсан олсноос нь мөрлөн татаж гаргасан гэж хүмүүс олонтоо ярьж байхыг би сонссон юм. Цоодолгой хурдан шалмаг барилддаг, угсраа михтэй хямурлаг сайхан бүх байсан гэдэг. Улсын баг хурлын даргасан Бомцэндийн бие хамгаалагч байсан дармаа ярихдаа би улсын наадамд 2 удаа 4 давсан. Сүүлчийнх нь 1951 онд юм. 4 давчгаад 5-ын даваанд хэн амладаг бол хэмээн дотроо цол гордон сууж байтал цоодол арслан дармааг амллаа хэмээн зарлаа. Үдээс хойш ихний 16 бүх гарлаа. Арслан маань баруун жигүүрт гарсан юм. Наран сөрөх тэмээ шиг л том шар амтан харагдаад сүртчихсэн шүү. Очоод л дархан тонгороонд нь заларчихсан шүү. Химээ ярьдагсан. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж лайка дараарай. Subscribe дарж хонхоо идэвхжүүлснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Facebook дээр Тулааны үртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь бас дагаарай. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.